Сайн бацгаана уу? Өнөөдрийн доктор подкастын маань дугаар сонготой амьтлагийн дотоод чиглэл бамбаа булчирхай нарийн мэрэгжлийн эмч Баярмаа эмчийн оролцож байна. Өнөөдөр бид хоёр бамбаа булчирхайн талаар ярилцсан. Тэгэхээр за бамбаатай гэхээр манайхан за бамбаат болчих юм бол ууртаа болчих юм бэлээ л гэсний ерөнхий ойлголттой. Тэгэхээр энэ бамбаа гэдэг эрхтэй маань ер нь бамбаа булчирхай маань хүнд ямар үүрэгтэйгээр хүний биед байд юм бэ? Одоо том орчхоор ингээд аваа ичдэг шүү дээ. Тэр ер нь зөв юм уу? За баярлалаа энэ подкастэнд урьж оруулсанд. За юуны түрүүнд энэ сэдвийг ярихын тулд нэг юм хэлхийг хүсэж байна. Энэ бол хүн болгонд бамбаа булчирхай гэдэг эрхт нь байдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээд ягаад гэвэл орж ирсэн хүн болгон маань би бамбаатай болчлоо гэж орж ирээд байдаг. Тэгэхээр тэр маань одоо бас буруу ойлголт. Энэ бол бид байдаг одоо бидний бодисын солилцоог тэнцвэртэй байлгаж өгдөг. Бас юм чухал шүүрлийн эрхтэн байгаа. За нөгөө талаар одоо энгийн нүгээр тайлбарлая гэж бодвол таны одоо баяр жаргалтай, инээмсэглэх, яз жаргалтай байх эсвэл одоо готрах, одоо яморох гэж хэлдэг шүү дээ. Энэ хоёрыг л тэнцвэртэй байлгаж өгдөг л гэсэн. Нэг өсөндө даавар их ялгараад ирэхлээр л бид нар одоо нөгөө нэг бамбаа хордлого гэж хэлээд байдаг. Энэ маань одоо нөгөө бодис солилцоо хурдан явагдаад байгаа хүчнийг л хэлээд байгаа гэсэн. Ингээд ирэхлээр нөгөө сэтгэл санааны хувьд уурлал бухимдал дав гэл одоо тест одоо манай ихнэр уурлаад байна гэд нөхрүүдэн зарим аваад ороод энэ ууртаа болчтой бамбаатай болчихсон шиг байна гэл тээ. Тэр бол нөгөө сэтгэл санааны хувьд докторгүй болсон байгаа шинжийг хэлээд байгаа юм л да. За биеийн хилэмжийн завьар бол ерөнхийдөө тураал одоо их идэт туршил төрөд байгаа юм л одоо бид наалтахгүй улам тураал харлаал хөлрөөл за сэтгэл санааны хувьд би сая хэлсэн шиг уурлал уцаарлал тийм докторгүй болчдөг гэж хэлж боддог. Энэ маань бамбаан даавар хит их ялгарч цусан тохиорч ирснээрээ одоо гарч байгаа шинж тэмдэг. Энийг бид өөртөө бамбаа хордлого гэж хэлээд байгаа. Тэгэхээр бамбаан дутаг гэхлээр тухайн булчирхаанаас маань даавар дутуу ялгардаг хэлбэр гэж болдог. Дутуу ялгардаг хэлбэр байж болдог нь одоо дийлэнхтэй бид нар одоо бамбаа өрөвсөл гэж ярьдаг юм өвчин байдаг. Энэ маань өөрөө бодис солилцоог удаашруулад ирдэг. Эсвэргээрээ бүх юмд удаан болчдөг гэсэн. Юм ойлгохдоо удаан, ярихдаа удаан. Ерөнхийдөө л юмд идэвхгүй болчдөг. Бас таргалдгүй. Ер нь бол нөгөө бодис солилцоо маань гэдэг удаашраад ирэхлээр өөрөө бүх зүйл удаашраад ирнэ л гэсэн үг. Тархлаад ирдэг. Тийм үү. За нөгөө талаар одоо хурдан хөш гэдэг гэсэн үг байна шүү дээ бас. Тийм улааш чамтаас хөвчлөлтөнд хурдан болчдөг. Тэгэхээр эн чинь нөгөө арьс хураашаал, өтгөн хатаал бүх юм л удаан болоод иддэг гэсэн. Тэгэхээр нөгөө дутагдал гэдэг зүйлд хүрэгдэг аюул олон шалтгаан байдаг байхгүй юу? За бамбааг мэс заслаар авах юм бол 100% дутагдал. Тийм үү? За бамбаа булчирхай эрхт нь өөрөө байгаад байгаа хэрнээ дутагдал үсэж байгаа бас олон хэлбэрүүд байна шүү дээ. Энэ өөрөө бамбаа нь одоо өрөвсөл болсон юм уу? Эсвэл йод дутагдлын юм уу? Тэ? Өөр бусад төр зөөр явагдаад байгаа бамбаан дутагдал юм уу гэдгийг бид нар ялгаж ойлгох хэрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө бамбаан даавар дутагдал гэдэг маань одоо шалтгаанаас хамаарат тэр дааврын ямиг та уух уу? Уух юм бол насан туршдаа уух уу гэдэг юмыг л бид нар гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө хэрвээ йод дутагдлын хэлбэрийн бамбаан дутагдал байж болно тийм үү? Энэ үед бол бид нар йодыг одоо нөгөө хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөд өгчдөг. Тийм бол даавар нөхгүйгээр шалтгааны засад өгчөж байгаа болохоор тэр дутагдлаас арилжин гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр монголчуудын дунд байдаг ер нь нийтлэг бамбаатай холбоотой асуудал нь ямар шалтгаантайгаар ер нь байдаг вэ? Яг ямар төрлийн бамбаа өвшил нийтлэг их байгаад байна вэ? За одоо нөгөө 2022 оны 5 сараас эхлээд Монгол орон даяар урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотойгоор насны ангиллаар бамбаан зангилааг одоо илрүүлсэн юм үзлэг явагдсан байгаа. Одоо энэний тоо баримтаас аваад ингээд харахаар 35-аас 60 насны хоорондох эмэгтэйчүүдийн тунд хамгийн их бамбаан зангилаа онцлогдсон гэдэг юм л да. Энэ одоо нөгөө хитааны шинжилгээгээр л одоо бамбаан зангилааг онцлоод байна гэсэн. Тэгэхээр одоо 25 оны 1 сар хүртэлх одоо эрүүл мэндийн статистик тоо баримтаас үзэхэд нийт нэг сая 590 орчим хүн хамрагдчихад байгаа юм байна энэ үзлэгт. Үүний одоо 68,000 орчим нь бамбаан зангилаатай гэдэг хитааны онцлогоор онцлогдчиход байгаа юм байна. Одоо үүний
53 орчим мянган эмэгтэй хүмүүс байна. Ихэвчлэн Ихэвчлэн эмэгтэй хүмүүс байна. За 14-5 мянга орчим нь тий эрэгтэйчүүд байна гэдэг байгаа. За тэгтэл дийлэн онцлогч байгаа хүмүүсийн маань насыг ингээ харахаар нөхөрчгөнс нэмэгтэйчүүд байгаа. Цэвэрлэгтээс нэмэгтэйчүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр занглаа яг өвсөд байгаа яг ийм одоо шалтгаан гэдэг нь бол их тодорхойгүй байдаг. За ийм нэг хэдэн хүчин зүйл байна гэдэг юмыг бол гаргацсан байдаг. Тэгэхээр нас ахих тусам бамбаа булчирхаа өөрөө жижигрээ занглаа өвсөд идэм байна. Тэ. Хүйсний хувьд эмэгтэй хүмүүс агаад байдаг. Нөгөө төрдөг, жирэмсэлтэй, цэвэрлэгтийн насны эмэгтэйчүүдэд даврт холбоотойгоор бас занглаа өвсөд идэм байна. За нөгөө талаар нөгөө йодын хит их одоо хэрэглээ хангалттай бус ч юм уу тий хит их хэрэглээ хангалттай их тийм улс бүс нутагт газар зүйн байдлаас хамаарат занглаас үүсэж байна гэж үздэг. За мөн бодол нөгөө удамшлаас байдаг. За мөн бага насандаа одоо нөгөө хүзүү толгоондоо цэцрэг туяач юм уу хийм эмчилгээ хийлгсэн хүмүүст бас занглаа үүсэх эрсдэл байна гэдэг юм судалгаанууд байгаад байдаг байна л да. Тэгэхээр занглаа гэж яг юу вэ гэхээр ерөн бол бамбаа булчирхаан эсийн хит их ургалт. Бамбаа булчирхаан бүтцийн нэг өөрчлөлт байх гэдэг байна. Тэгэхээр дийлэнх занглааны бол нэг 95% нь орчим нь одоо хоргүй байдаг. 3-5% нь хортоо автарч шилждэг гэсэн үг юм шүү дээ. Тэгэхээр занглаа өнөөдөр одоо нэг занглаатай байгаад тий 6 сарын дараа ч юм уу жилийн дараа та хитаван шинжилгээнд дахиад үзэхэд 2 ч юм уу тий тоо нэмэгдэж болох байхгүй. Занглаа үүсэж байгаа шалтгаан бол танаас биш, надаас биш хамаарахгүй. Сая хэлсэн шалтгаанууд байгаа даа шүү дээ. Тэр одоо газар зүйн байрлал бол бид яаж засах боломжгүй тийм үү. Тэгтэл хүнсээр одоо нөгөө йодыг бол бид нар давсаар л авдаг. Гэтэл өнөөдөр бидний яс хэрэгжилж байгаа давсанд маань өөрөө йодын хангамж ямар байгаа вэ? Хоногт авах хэмжээний хэрэгцээ ямар байгаа вэ гэдэг дээр бас эргэлзээтэй байдаг байна шүү дээ. Тэгэхээр бид одоо бамаан дутагдaltaй хүмүүст хоолны ч гэдэг юм уу тий зөвлөгөө бас өгөх боломжгүй байдаг. Гарсан өөрчлөлтөнд нь бид нар одоо нөгөө эмчилгээ ч юм уу тий нэмэлт бүтээгдэхүүнүүд бол санал болгож зөвлөдөг байгаа л да. Тэр яг Монгол манайхны дунд нийтлэг байдаг үзүүлэлт бол бамбаатай олчтой гэвэл энэ дээр томорхыг л бамбаатай олчтой гэж болоод байгаа. Тэгтэл бол занглаа маш их байд юм байна. Тэгэхээр энэ занглаан дээр юу хийгддэг эмчилгээ гэж байд юм уу? Энэ юу н игдэгдэг өвчнөө тухайн хүндээ ямар нэгэн сөрөг нөлөө юу бэ нэ? За бамбаа занглаатай болчлоо гэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Эхлээд одоо та нарийн мэргэжлийн эмчт хандаад тухайн бамбаан занглаа өөрөө аюултай хэсэг тийм үү хэр өндөр сэжигтэй хэсгийг нарийн мэргэжлийн эмчтүүд гэж тодруулна. Яг бол тухайн занглаа өөрөө үйл ажиллагаа явуулдаг хэлбэр гэж байгаа. Бамбаа өөрөө бас үйл ажиллагаа явуулдаг хэлбэр гэж байгаа. Бамбаа нь өөрөө үйл ажиллагааны хувьд алдагдaltaгүй хэрнээ ийм занглаанууд явагдаад байгаад байдаг байна шүү дээ. Тэгэхээр тэр занглаануудыг болохоор бид нар хитаван шинжилгээнд дээр үзээд нөгөө нэг сэжиг гэдэг зүйлийг хардаг л да хэр одоо өндөр сэжигтэй вэ? Одоо нэг хэдэн критерий харагддаг байна л да. За ийм шинж байвал энэ занглаа өндөр эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, бага эрсдэлтэй гэж ялгаад бид нар нөгөө эсийн шинжилгээ гэдэг юм авдаг байна л да. Тэрнээс биш одоо ингээд занглаатай болцсон хүн болгоныг барьж авал бид нар эсийн шинжилгээ авах хатгаад идэггүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр хитаван шинжилгээ болон үйл ажиллагааны алдагдлал байгаа хэсэг дээр тулгуурлаад бид нар эсийн шинжилгээ хийдэг. Мэдээж өндөр эрсдэлтэй буюу хавдар байх магадaltaй гэсэн занглаанууд дээр эсийн шинжилгээ хийж үздэг байна шүү. Тэгэхээр эхлээд эхоогоор харчаад тэгээд хэрвээ жоохон сэжигтэй санагдах юм бол зүүгэр хатгаад тэгээд эсийн шинжилгээ авнаа гэсэн үг ба шүү дээ. Тэгэхээр магадгүй тэр зүүгэр хатах процесс нь юу н хүмүүсийн дунд ойлголт нь ямар гэдэм бол тэр чинь ямар нэгэн аюулгүй шинжилгээ өсвөл одоо хатгачаар ингээл сэтрэл томшдог юм шиг зарим хүмүүс ойлгож магадгүй шүү дээ. Яг тийм ойлголттой хүмүүс орж ирдэг байхгүй. Ингээд наадах занглаа чинь зүүгэр хатгангууд зүүнийх нь үзүүрээр нөгөө занглаанаас нь юм гоожод хавдар байвал ингээд бүх юмыг чи тараачих юм биш үү гэдэг ойлголттой байдаг л та. Тэгэхээр өнөөдөр нөгөө эмчилгээний амжилтын уншихны алтан стандарт бол эсийн шинжилгээ гэдэг. Тэгэхээр тийм ойлголт бол байдаггүй. За эсийн шинжилгээ гэдэг маань өөрөө эмчилгээ биш оншилгоо та хэдэн удаа чатгуулж болдог. Учир нь нөгөө эсийн шинжилгээнд гарч байгаа хариу чинь өөрөө олон хариу байдаг.
Яг бол бид нар нөгөө хурдан оргуул үзэх гэдэг байгаа байхгүй тэр хэсэг шинжилгээ. Гэтэл өөр ус хариунууд гарч иж болдог. Тухайн цангилаа нь эс хангалттай орж ирээгүй ч гэдэг юм уу эсвэл одоо тий сэчгтэй байна гэсэн ийм одоо эмгэг судлалын дүгнэлт биднэрт ирвэл дахин хатгалт төлөвлөгддөг гэсэн үг. Тийм хариунууд бол одоо хоргүй гэсэн үг бол биш байх нь шүү дээ. Тэгэхээр тухайн хариу гарлаа гэж бодоход одоо эмчилэгч эмчтэйгээ яриад тодорхой хугацааны дараа 3-6 сарын дараа дахин хатгалтал төлөвлөгдөж идэг гэсэн. Тэгэхээр за зангилаа маань хоргүй гэд гараад ирлээ. Ер нь дийлэнх зангилаа буюу 95% нь хоргүй гэж би сая өмнө хэлсэн байсан. Тэгэхээр айх аюул байхгүй л гэж одоо арт түмдээ хэлээмээр энэ одоо үзэгчтэй тий. Тэгэхээр орж ирээд одоо хүмүүс их айдасд орж ирдэг, төвшөртөд орж ирдэг. За нэлээ хол аймгийн хүмүүс бол ерөнхийдөө орж ирэхдаа асуудлын нэмээс шийдээ бамбаага ахуулчих гэдээ ороод ирдэг юм шүү дээ. Гэтэл тухайн бамбаан дээрээ зангилаг бид нар ингээд ухаад авдаг ахлагч байхгүй. Тухайн эргэтэнтэй нь авчдаг байх юм шүү дээ. Зангилаатай гэвэл. Тэгэхээр тэрийг нөгөө хүмүүс маань сайн ойлгохгүй ингээ бамбаагаа л аваад хайчвал одоо миний ингээ зовир шаналгаа бол ингээ зүгээр болчихноо гэдэг юм бас ойлголт яваад байна л да. Тэгтэл бас энэ бол буруу ойлголт байгаа юм л да. Тэгэхээр тухайн зангилаа маань одоо зангилаанд хийгдэх хэмжлэгээ гэж бас байгаа. Энэ бол одоо бид нарын хэлэхээр түл хэмжлэгээ гэж ярьдаг. Одоо дулааны долгионыг ашиглаад тухайн зангилаа нь цусан хэмжээ боож өгдөг гэсэн үг байна шүү дээ. Нэгэнт одоо тэр нөгөө хорггүй ч гэсэн биднээс шууд орхиод иж болохгүй байна шүү дээ. Яг л чинь тэжээгдэл яваад байна. Тэгэхээр тухайн зангилааг одоо түл хэмжлэгэнд оруулах бас тодорхой критериуд байгаа л да, шалгуурууд байдаг гэсэн үг байна. Хүн болгоныг босч авал би барайл эсийн шинжилгээ аваад төлөөд тахгүй эсвэл мэс засал хийгээд тахгүй оруулаад тахгүй гэсэн. Тэгэхээр тухайн зангилааны хэмжээ, тухайн зангилаа маань бамбаа нь хаана ямар байрал дээр байгаагаас хамаарат мөн тухайн зангилаад хүнд маань ямар зовиртой байгаа гэсэн хэдийдний зүйлүүдийг тулгуурлаж тухайн зангилаанд хийгдэт байгаа менежмент гэсэн үг байна шүү дээ. Нэг талаар энэ бид нар эргэтэн гэдэг зүйлээ авч үлдэж байгаа имчилгээ нийт төрөл гэсэн үг. Орчин үеийн одоо анагааханд ер нь бол тухайн эрхтнийг авч үлдэх нь эхлэж чухлаа гэж баримтлалт болсон билээ шүү дээ. Ер нь бол шаардлагатай бодлол айлах боломжийн хэмжээг нь авч үлдээд өвчтөе хэсгээр нэмжлэгээ явуулна гэдэг. Тэгэхээр төлөх хэмжлэгийн хэрэг яаж процесс нь явагдах вэ? Тухайн хүндээ ер нь нэг зовир идэв юм уу? Ер нь тэгээд нэг түлээл идэгчтэй юм уу? Эсвэл ингээд дахин хийдэг юм уу? За төлөх хэмжлэгээ гэдэг нь бол дийлэнхтэй нэг удаа л ордог хэмжлэгээ байдаг. За мэс заслаас ялгаатай нь юу вэ гэхээр нөгөө одоо хахлааны сорь үүсэхгүй цаг хугацааны хувьд болно одоо өмнө өртгийн хувьд бол боломжийн байдаг. Учир нь энэ нөгөө 20-40 минут л хийгддэг процедур магадгүй өглөө орлоо гэж бодоход орой гараа авчих боломжтой байдаг гэсэн үг л дээ. Олон улсад бол тийм л амбулаторийн имчилгээ гэж ярьдаг. Тэгэхээр тухайн тийм электрод гэдэг зүйлэл тухайн зангилааг одоо хитээвэн шинжилгээний доор хийж тухайн зангилааг ониж хийгддэг имчилгээ байна шүү дээ. Тэгэхээр одоо хүмүүс ингэж ойлгодог аахгүй түлэг гэхээр л учиргүй одоо ингээл шараал түлээл юм өнөртэй л унах юм байна гэдэг ойлголттой байдаг. Тэр бол тийм биш. Энэ процедур хэсгийн мэдээ алдуултанд ор хийгддэг. За тухайн хүн маань үйлчлэгч маань өөрөө ухаантай байна. Бидний ярьж байгаа хийж байгаа бүгдийг харна хянана. Одоо имчилгээний дундор бид нэр тэр хүнийг бас дуу хоолойг шалгаж юм асууж ярьдаг. Тэгэхээр айгаал аюул бол байхгүй. Тэр хүнд хэсгийн медальтайгаа учраас тэр хүн өвдөлт гэдэг юм мэдрэгдэхгүй л гэсэн байна л дээ. Тэгэхээр яг ер нь бол хатгаад тэр хэсэгт нь хатгаад электродоор ер нь ингэ түлжиж байна гэсэн үг. Тий, электродоо одоо тухайн зангилаагаа оноод бид нар зонглын дондоо л хийгээд байгаа процедур байхгүй. Тэрнээс бид одоо нэг эрт бамбаа гэдэг эртнийгээр орж ирдэг байгаа биш яхана шүү дээ. Тэгэхээр зөвхөн зангилааг л одоо тэр имчилгээтэй байгаа имчилгээ. За тэгээд бас нэг ойлголт нөгөө за нэг 4 см 5 см-тай зангилаг түллээ гэж бодъё л да. Тэгэхэд яг тэр төссний дараа ингээл шимэгдэл алга болчих гэдэг ойлголт яригадаад байдаг. Бас тэр бас тийм ойлголт биш. Учир нь 4 см-та 5 см-таар тэр зангилаа өнөөдөр онцлогдчихл байгаа болохоос биш пад хийгээл 4-5 см-тай зангилаа ирээд тэр өндөр суучаад байхгүй. Тэгэхээр онцлогдоод байгаа л өнөөдөр болохоос биш тэр хүний хувьд бол олон жилийн өмнө үүссэн байх магадлал өндөр гэсэн үг. Тэгэхээр түл хэмжлэгээ өөрөө одоо нөгөө аажим явагдаад байдаг байна шүү дээ. Тухайн тусан хэмжээ түлцснээр тэжээл одоо зангилаг тэжээгээд байгаа тэр судас нь өөрөө
төл одоо боогдчихоор бамбаага тийжээж дээшээ явуулдаг гэсэн. Тэгэхээр төлсний эмчилгээний одоо дараа 6 сарын дотор тухайн цэнгэлээний 50% буун 6 сараас дээшээ бол тодорхой хэмжээгээр аажим багасаад явдаг. Тэгэхээр бид дандаа яхаагаараа хийнэ явдаг байна шүү дээ. 2 сар, 4 сар, 6 сар, 9 сар ч гэдэг юм ингээд төл одоо хяналтаа хийгээд тухайн цэнгэлээний эцэлгүй нь яаж багасаад байгаа гэдэг хянаа авчдаг гэсэн. Тэгэхээр төлөмжлөлийн дараа бол дааврын өөрчлөлтөнд ордоггүй. Яг л тухайн бамбааны үйл ажиллагаа ихэнхдээ дааврын хэвээ явагдаж байгаа ийм цэнгэлэн дээр бид нар хийдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр бамбаа авсан хүмүүс ч юу нь бол тэр чигээр нь байхгүй болчихж байгаа учраас насан туршдаа ер нь гормоны юм уу шаардлагатай болчихдог баг тий. Тэгэхээр нөгөө бамбаа мэс заслын дараа бол мэдээж нөгөө нэг даавар орлуулах хэмжлэгийг жаргадаад байгаа байхгүй. Энэ хүний хувьд бол насан туршдаа даавар хэрэглэн амьдралын чанарт нь нөлөөлөд байна л да. Тэгэхээр бамбаа мэс заслд орох гэдэг нэг заалт байгаа байхгүй юу. Мэс заслыг би бол нөгөө эсэргүүцэд ч юм уу ингээд буруу юм ойлголт яриад байгаа биш шүү дээ. Мэс заслд орохоос өмнөх заалттай бид эргэтнээ авч үлдэх юм эмчилгээний сонголт байгаа учраас энийг эхлээд бид нар өршөөлөгчтэй санал болгох хэрэгтэй л гэдэг үг хэлээд байгаа юм. Тийм. Энэ эмчилгээ ер нь Монголд хийгдэд хэр удаж байгаа? Ер нь дэлхийд дахинд энэ эмчилгээг хэр өргөн хэрэгэлдэг юм? Ер нь эмчилгээ нэвтрээд хэр удаж байгаа юм бол дэлхийд даяараас? За, ер нь бол хамгийн анхтар Азад, Солонгост анх хийгдэж ирсэн байгаа. Тэгээд Монголд бол 2016 оноос улсын эмнэлгүүдээр хийгдээд ирсэн. Тодорхой тооны юм туршлагатай эмчнэр хийж явж байгаа. Тэгэхээр одоо олон улсад ч гэсэн одоо хамгийн их түгээмэл яригдж байгаа эмчилгээний тоонд ороод байна л да. Одоо зарим нэг том хөгжилтэй орнуудад бол ингээд үсрэхийл байхгүй бамбаа хавдар тас хийгээд үр дүнтэй байна гэдэг ийм судалгаанууд гараад байгаа. Тэгээ магадгүй одоо нэг 5 жилийн дараа ч гэсэн бамбааны анхдагч хавдруудад энэ төлөх эмчилгээ бас сонголт болохыг үгүйсэхгүй. Тэгвэл одоо бид нар бол олон улсын өдөртөмжээр ингээд дагах юм бол бамбаа Зангилаанд бол одоо энэ эмчилгээ бол ихний сонголтод орсон байгаа л гэсэн ийм өдөртөмжээр. Тэгэхээр бамбаан Зангилаа өөрчлөхэд нөө тухайн үндэ ямар нэгэн зовир мэдэгддэг үү? Эсвэл бас нөө төрлөөсөө шалтгаалаад янз бүр байдаг юм уу? Тэгээ одоо жишээлбэл би бас нэг өрсөн сэргэлэг үүсгэж орсон чинь бамбаа дээр Зангилаатай зүгээр одоо хянаад явхад л болно гэж авах. Надад болохоор одоо нэг мэддээд байх юм байхгүй. Хэрэв би тэрийг ингээд яхад харуулаагүй байсан бол одоо юу ч мэдэхгүй л явж явах боломжтой болчиход байлээ. За, бамбаан Зангилааны төрөл гэж байгаа одоо доторх найрлага л гэсэн үг юм л да. Тэгэхээр нөгөө идлэг гэж байгаа, улихаалаг гэж байгаа. За, холимог гэж байгаа. Холимог гэдэг нь эд болон улих хоёр холилдсон хэлбэр хэлээд байна л да. Тэгэхээр улихын давангаа юу, идлэг давангаа юу л гэж яран холимог Зангилаанд одоо 80% нь улихаач гэдэг юм уу, 80% нь идлэгч гэдэг юм уу, ийм байдлаар ярьдаг. Тэгэхээр ерөөдөө 3 төрлийн Зангилаа гэж ойлгож болох нэ. Тэгэхээр хамгийн ер нь жоохон с ิจ гтэй шүү гэж анхаарах Зангилаа бол одоо идлэг Зангилааны илүү одоо авдруулах магадлал өндөр с ิจ гтэй байдаг. За, хэмжээний хувьд болохоор одоо хэмжээний хувьд бол одоо 1 см-аас жижиг Зангилаануудыг бол ерөөдөө бид нар хянаад тавьчихдаг. Тэрэн дээр одоо эсийн шинжилгээч гэдэг юм уу, төлөх хэмжлэгээ мэс заслын яригддаггүй. За, мэдээж нөгөө хэмжээ нэг хамгийн чухал гэж үзэхгүй ч гэсэн доторх найрлагаа дахиад харна тийм үү? Нөгөө идлэг байгаад байна уу, дотроо шохоочлттой байгаад байна уу, хэлбэр нь ямар байна гэдэг зүйл ерөөсөө хитаван шинжилгээнд дэр бид нар илүү их мэдээлэл өгчдөг. За, тэгэхээр ямар Зангилааг хянаад байдаг вэ гэдгийг та асуулаа л да. Тэгэхээр хэмжээ жижиг байх тусмал бид нар хяндаг, тэрнтэй оролддоггүй. 6 сар тутам хянаад яваханд үзүүлэн гэсэн үг. Тэгэхээр нэгэнд одоо ингээд үүссэн ийм үүсгүрийг бид нар тэр алгуулна гэж байхгүй, шимэгдэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр яагаад 6 сар тутам хянаад идэв, юу харах гээд идэв гэдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр тэр хорвоо үүсгэр байхгүй. Тэгтэл 10 жилийн дараа юу болохыг бид мэддэхгүй. Тэгэхээр 6 сар тутам, 12 сар тутам хяна гэдэг нь яхон дээр тухайн Зангилааны найрлага нь өөрчлөгдөд байна уу? Хэмжээ хэвэндээ байгаад байна уу? Томроод байна уу гэдэг нь л гэж болдог гэсэн. Хурдан томрох хандлагатай харагддаг. Шингэн зүйл учраас. Тэгэхээр одоо уйлахаалаг Зангилаан дээр эмчилгээ гоё гэж бас асуудаг байгаа. Учир нь одоо тэрэн дээр бид нэ этинолийн аблишн буюу 95-аас 99%-ийн этинолын спиртийг шахаад авдаг юм эмчилгээ байдаг. Яагаад тэгэхээр тухайн Зангилаа үсгэд байгаа тэр дотор хан байгаа хгүй, шингэн үсгэд байгаа тэр ханыг түлээд ин гэсэн үг байна шүү дээ. Спиртээр түлээд ин гэсэн. Тэгэхээр
нөгөө бидний тэр нөгөө дулааны долгионы ашиглаад байгаа төлөх хэмжлэгээ маань эдлэг цангилаагаа илүү түлээд сонгож буугаад байна. Ethanol ablation гэдэг нь спиртэд түлээд байгаа хэмжлэг нь бол шингэн уйлаг хаалга цангилааг бид нар түлээд багасгаад байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр дотор ханд нь спирт ингэ шахчихаар шингэн үсгээ багасч нь алга болчих. Тэгэхээр шаариг нэг үлээчээд хийгийн гарахаар нэг шилж яагаад нэг юм бол яг тийм бол гэсэн. Тэгээд 6 сарын дараа бид нар одоо төлөх хэмжлэгийг санал болгож болдог. Яг тухайн хүн болгоно өөр. Зарим нь ингээд алга болоод багасч нь, зарим нь эд болоод ингээд тогтчихдаг гэсэн. Тэгэхээр бас тийм зангилаандас хэмжлэгээ бас хийгддэг л гэсэн үг байна л дээ. Тийм ээ. Хоёрын зар төлөөл ямарчсан л эмчилгээ бол ямарчсан байгаа юм байна. Юутай зангилаатай олчлоог бол айгаал тий бараг л хавдар болсон шиг одоо бамбаага ахуулах юм нэгэд айд зовноод авах юмгүй ахуулахаас өмнөх бол өмнөх шатны эмчилгээнүүд бол нэлээд байгаа юм биш тий. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн нөгөө цэвэршилтийн насны эмэгтэйчүүд аяг их зангилаатай болж байна. Ер нь тэр хүмүүст маш их байж гин гэдэг шүү дээ. Тэгэхээр эхний шатны одоо шинжилгээ бол ерөөсөө юу юм бэ те? Эхо юм те? Эхоогоор илрүүлт юм гэж бодлоо зөв үү? Ерөн бол эхо гэдэг бахна шүү дээ нөгөө хүмүүс биел бамбата, даалд бамбата гэдэг нэг ойлголттой гаддаг байхгүй. Тэгэхээр энэ ойлголт нь юу яриад байгаа юм гэхээр бамба булчирхаа өөрөө л харагдах ёсгүй. Тэмдэгт төсвөө эрэхтэй. Тэгэхээр ил гараад байгаа чинь бамба нэг бол өөрөө томорч харагдаж болно. Бамбан дээр хаа зангилаа нэг бол урагшаа томорч болно. Энийг л бид нар одоо ил гэж одоо хэлээд байгаа юм шиг байна. За даалд гэдэг байгаа нь гаднаа юу ч харагдахгүй хэрнээ. Эход үтсэн чинь там зангилаа байна гэдэг. Тэр нь магадгүй доошоо байрлалтай. Бамбан зангилааны байрлалаасаа ярих гэдэг байгаа байхгүй. Доошоо цэжний хөндөр рүү орж байгаа. Энэс доошоо юм зангилаануудыг бид нар эход үцхээр би далд бамбатаа байна гэдэг ойлголт яриад байдаг. Тэгэхээр тэр зүгээр зангилаа болон бамба булчирхаан томрол харагдаж байгаа харагдахгүйгаас л ялгаатай харагдаад одоо ийм ойлголт үрээд байх шиг байна л да. Тэгэхээр одоо нөгөө сэргийлэх боломж байхгүй. Дааврын одоо энэ одоо дааврын энэ өвчнийг би одоо бамбаануудын дааврын ялгаруулдаг байгаа нэмгийг шүү дээ. Би яаж сэргүүлэх вэ гэдэг. Та ерөөсөө л жил болгоно урьдчилан сэргийлэх үзлэгтэй л орох гэж хэлдэг бид нар. Тэгэхээр тэр даавар алдагдаад байгаа юмыг бол тухайн хүнд одоо би сар болгон ч гэдэм юм уу хагас жил болгон даавар үзүүлгээд ч хэлээд байх боломжгүй. Ер нь эрт дэлрүү урьдчилан сэргийлэхдээ жил болгоно 2 жил нь ороод өөрчлөлт байвал бид нар тэрийг дагаад хянаад эмчлээд явах боломжтой шүү л гэж хэлдэг л дээ хүмүүстэй би. Тэгэхээр нөгөө шалтгаан бас яг тодорхой биш учраас яг иймийг ингэж сэргэлээрээ явах боломжгүй. Зүгээр ийм хүчин зүйл байгаад байгаа шүү. Танд ийм байна уу? Тийм ээ. Магадгүй манайхан нөгөө бас нийтээрээ йодын дутагдaltaй гэл нэг хэсэг чинь усаас баахан йодтод авас өгвөл явжсэн шүү дээ. Одоо тэр йодын дутагдал ер нь монголчуудын дунд хэр байд юм болов. Тэрнээс үүссэн бамбанууд ер нь тоон хэр вэ? Тэгэхээр манай ч угаасаа хоолоор бид нар йод авах боломжгүй мэлээ шүү дээ. Газар зүйн байрлал яваад. Тий, тэгэхээр нөгөө нэг 1996 онуудад улсын хэмжээнд йод хөтөлбөр гэдэг 3 дахь хөтөлбөр хийгдээд одоо дууссан байдгийн. Тэгээд тэр үеэс одоо манай Монгол орны хүн ам одоо нөгөө йод дутагдал гэдэг бүс гарцсан юм байна л дээ. Тэгээд йодоодаас баян хэрэглээд байгаа учраас гэсэн үг үү? Тий, тухайд одоо ингээд би тэр одоо ч гэсэн ер нь хэрэглэх хэрэгтэй юм шүү дээ. Тий, уул нь тийм шүү дээ. Тэгтэл нөгөө талаар давс их хэрэглээдээ бол даралт ихсэн шүү. Садуур ч гэдэг нэг ийм ойлголт байрангууд хүмүүс нөгөө нэг давсны хэрэглээгээ бас их багасгаад ирсэн. Гэтэл нөгөө бидний йод давснаас авч болно. Далайн одоо бүтээгдэхүүн загасч арахаж гэдэг юм уу ийм зүйлээс бага хэмжээний ч гэсэн нэмэлтээр авах боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр одоо бидний хувьд давс маань яг өнөөдөр бид нар авах хэвээр өдрийн одоо 150-200 микрограмм йодыг авж байгаа хэсгийг бас эргэлзээтэй л байгаа юм л да. Тэгэхээр нийт хүмүүсийн масс бол давсаа бас их бага хэрэглээд ирсэн. Дээрээс нь давс маань өөрөө бас йодын хангалт хэрэг хаддар бас эргэлзээтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотой ч гэсэн зангилаа үүсэх бас юм шалтгаан болоод байна гэсэн юм боловсон судалгаанууд байгаа юм л да. Тий. За яг давс бага хэрэгсэн гэсэн ядаж йодтойг эргэлгээд харин тий. Урьдчилан сэргийлэх боломж бас байж болох юм тий. Тий би бол нөгөө бас далайн бүтээгдэхүүнийг бас хоолндоо
их биш ч гэсэн бага хэмжээгээр ч гэсэн хэрэглэж байгаараа л гэж хэлдэг л дээ. Одоо бид нарт хамгийн өргөн хэрэглэгдэдэг байгаа чинь далайн байцаа аваад байна шүү дээ. Тийм шүү дээ. Далайн байцаа чинь бас гэж болох. Далайн бүтээгдэхүүн нөгөө загас багсал боддод байна л да. Яг далайн байцаа бас гэж байна. Тэгэхээр чинь хүн болгонд би тэрийг зөвлөд авах боломжгүй. Учир нь нөгөө манайх чинь далайн намдор газар далаатаа биш ус шүү дээ. Тэгэхээр тийм хүнсийг би зөвлөд авах боломжгүй. Тэр болгоныг хүн аваад идээд хэрэглээд авах боломж нөхцөл үүдүүлээ те. Тэгэхээр ер нь ийм байдаг шүү. Ийм юмд одоо хүнсэнд агуулгаддаг шүү гэдгийг ерөнхийдөө хэлээл тайлбарлал гаргаж өгдөг л төө хүмүүстэй. Тийм ээ. Тэгэхээр яг тэр одоо занглаа үүсээд хүндээ ер нь зовир өгдөг төрлүүд гэж байдаг юм. Зовир ер нь өгдөг. Өглөө яах вэ? За цанглааны хэмжээнээс ерөнхийдөө хамаардаг гэсэн. Хэмжээнээс хамаархаас гадна хортой хавдар зовир өгдөг. Тэгээд зовир нь ямар зовир гэдэг вэ гэхээр одоо нөгөө цаана өгөрсөн хоолгон дээр даралт өгдөг зовир байдаг. Дараад байна. Дэшээ хөвтглээр хоолоо боогоод байна. Доошоо одоо ингэ тонгохоор лугшаад байна. Тийм үү. Дээрээс нь хахад цацдаг сүүлийн үед одоо ингэ хоолгонд ичж байгаа жоохон мэтэл хахад иддэг болчихлоо. Цацаад иддэг болчихлоо. Дуу хоолойны өнгө өөрчлөгддөг болчдаг. За нөгөө талаар нөгөө хоолоогоо засаад иддэг. Тэргээ хүмүүс анзаардгүй. Та ингэсэн үү гэж асуухаар нэрээ сүлүүд би ингэж иддэг болцсон гэдэг. За гоо сайхны хувьд болохоор нөгөө нэг харагдахуйц хэмжээний занглаа гэж байдаг одоо тий. Одоо цаам уурсан хоолон дээр ингээл юм овооцсон, товооцсон тий. Зарим нь ихэнхдээ анзаардгүй хүмүүс яаж ихэнхдээ мэддэглэр ингээд дээл өмссөн чинь товчлог гэсэн чинь товчлогддгүй юм тулаад ингээ хүзүүгөө ороосон цам цөмсч болдгоо ингээл нэг юм дараад байгаа юм шиг боогод байгаа юм шиг мэдэгдээд байна гэдэг. Тэгэхээр занглаа бас зовиртой юу зовиртой байх нь л дээ. Тэгэхээр манайхан ер нь одоо яг эрт илрүүлж чадж байгаа юу? Одоо жишээлбэл манайхны монголчуудын болохоор хор тавдрыг дандаа орой илрүүлээд тэг хуцаа алдаад нас баралтын хэмжээ өндөр байгаа шүү. Тэгэхээр яг бамба болчихын хувьд нийт масс маань ер нь эрт илрүүлж чадж гин үү? Та дээр ирж байгаа хүмүүс юм ихэр ингээд хуцаа нь одоо юу ч гэсэн дараагийн шатанд орсон хүмүүс байгаа тань. Энэ 22 оны нөгөө сая эртэлрүүлэг гэдэг танд би сая ярьсандаа тэрнтэй холбоотойгоор одоо эртэлрүүлгийн үзлэгтэй холбоотойгоор маш их занглаа онцлогдохоос гадна тэр дунд хавдруудаас их онцлогдсон байна. Тэгэхээр энэ эртэлрүүлгийн энэ үзлэг амар ач холбогдолтой болсон гэж үздэг байгаа юм шүү дээ би. Нөгөө талаар тэр үзлэгтэй холбоотойгоор ах トゥ өнөр хөөр хүүхд эмээ өвөө тийм хүмүүс өөр одоо ингэ мэдээлэл солилцоод байгаа байхгүй. Манай хүүхд ингэсэн юм байна. Манай охин юм байна. Би нэг үзүүлье. Би нэг харуулъя. Бамба гэдэг үзүүлэх ёстой юм байна гэдэг. Ийм ойлголтоор маш их хүмүүс мэдээлэлтэй орж ирж байна л да. Энэ бас их сайшаалтай байна шүү дээ. Дээрээс нь нөгөө ингэ нөхөрч насны эмэгтэйчүүд ягаад бамбаг одоо толгой дарааг үзээд юм гэлээр хоёр дахь үргүүдэл ус өндөр эрсдэлтэй байгаад байна. Тийм үү? Нөгөө талаар нөгөө нэг нөхөрчүүд бас нөлөөлөд байгаа юм шүү дээ. Ялангуяа бамбан дутагдлууд одоо онцлогдохгүй байгаа хэлбэрүүд, далд хэлбэрүүд гэж хэлэх гээд байна л да. Ингэлзүү шинж тэмдэг багтай хэлбэрүүд гэсэн. Энтэй холбоотойгоор ер нь бол дийлэх эмэгтэйчүүд бол одоо өөрийн одоо хүслээрс одоо өөрийнхөө одоо санаачлагаар ирж шинжилгээ бас их өгж байна. Тэр хэрээрээ одоо тухайн бамбаа эмгэггүй өөрчлөлтүүд бас их онцлогдоод байгаа нэг сайшаалтай байна л да. Нэг үе ботход хүмүүс маш их юм ойлголттой болцсон байна л гэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр өдөрт бидний хувьд ингээд амбалтаараар үзүүлж байгаа нийт үзлэх дийлэх маас бол ерөөсөө бамбаа эмгэгүүд өөрчлөлттэй хүмүүс байдаг. Ийм хүмүүс маань хянагдаад тодорхой амжилтгээ заагдаад яваад ингээд явдаг хүмүүс байгаа. Бамбаа ер нь нэгэнд өөрчлөлт орчхоор энэ ер нь эмчлэгддэг өвч юм уу? Эсвэл нэгэнд ингээл нэг бамбаатай болцсон бол насаараа юм угаал тэгэл ер нь эмчлэгдэхгүй ингээл нэг эмийн харьяалтай юм болох юм уу? За ингээд ярихлаар бас амар том юм яригдах гээд байна л да. Ягдвал нөгөө бамбаан дааврын илүүдэл гэдэг өвчтөд төлөөлөлгээд нэг өвчин байна. Дутагдал гэдэг нэг төлөөллийн нэг өвчин байна. Шалтгаанаас хамаарат гэдэг гэсэн. За бамбаан дутагдал үүсчлээ гэж ботход байна штэ. Элтроксин гэдэг эмийг бол яг нь л тогтмол асандрч дуугдах гээд байна л да. Яг шалтгаан тодорхой гарцсан бол за одоо идэгчдэг бас нэг хэлбэр байгаа. Тэр нь бол бамбаан хурц зүрхсэл гэж үүдэг. Яг бол
тухайн хүнд дархлаа сулраад одоо ядрах ч юм уу ийм нөхцөл хүнд халдвар вирус ороод тухайн бамбаа гэдэг хэрэгтнэг очоод одоо бай болгоод өргөсөлчдөг байх нь шүү дээ. Одоо жишээл хоолой гэмтээчдэг юм уу ханиад хүрэгдэгтэй адилхан зөвхөн бамбааг очоод гэмтээчдэг. Ингээд энэ бамбаа хурц өргөсөл үүсдэг. Энэ өвчин өөрөө дэлгэхтэй 80% хүн өөрөө итгэрчдэг хэлбэр байдаг байна шүү дээ. Ямар нэгэн дааврын юм уухгүйгээр. Хэрвээ тэр хурц өргөсөл гэж онцлогч чадах юм бол шүү дээ, тийм ээ. За тэгэхээр идэгдэг бас хэлбэр байдаг юм байна. За амьдралын чанар нь алдахгүй хэрнээ эмээ уугаад тодорхой тунгаа одоо ингээд заалгаад явах хэлбэр бол бамбаан дутагдал байх гэдэг шүү дээ. Тэр хүн тэр эмээгээ насан туршдаа уугаад төрн жирэмслэн тэр хүний амьдралын чанарт бол одоо нөлөөлөх юм бол байхгүй байна. За нөгөө талаар нөгөө бамбаан даврын хит их илүүдэл гэдэг нэг эмгэг байгаа шүү дээ. Тэр маань ганцхан эм уугаад идэгчдэг бас биш. Тэрэн дунд нөгөө бамбаа өөрөө маш их даавар ялгаруулдаг хэлбэрүүд байна. Ганцхан ширхэг зангилаа байгаад тэр нь даавар ялгаруулдаг хэлбэр байна. За бамбаан дээр маш олон тооны зангилаа байгаа тэр нь даавар ялгаруулдаг хэлбэр гэж зөндөө байх нь шүү дээ. Тэдгээрээс тэр онцноосоо хамаарат та эмийн эмчилгээг тодорхой хугацаанд уух уу эсвэл йод 131 буюу цасар идэвхтэй йод 131 изотопын эмчилгээ гэж бас байдаг. Бас мэс засал яригдах уу. За мэс засалчин дотроо бамбааг бүгдийг авах уу эсвэл нэг дэлбэнгийн авах уу тийм хоёлынгийн авах уу эд үлдээх үү гэдэг юм эмчилгээний дотроо төрөл байгаад байгаа байхгүй. За тэгэхээр нэг ширхэг зангилаад нөгөөт зангилаа маань өөрөө үйл ажиллагаа явуулдаг хэлбэр ах юм бол төлж олно гэд бас гарцсан байгаа эмчилгээнд дэр. Тэгэхээр одоо шалтгаанаас хамаарат эмчилгээний төрлүүд өөр байдгаа л гэж би хэлдэг. Тэгэхээр одоо им уудаг одоо хэлбэр одоо бамбаа хордлогын үед гэж хэлээд чинь хит их дааврын илүүдлийн үед им уудаг бол та сар болгон нэмжтэй даавраа үзүүлээ тухайн имнийхээ тунган тааруулаад яваад ах юм бол 1.2-оос 1.8 сарын хугацаанд эдгэнэ гэж бас хэлж байна. Тэгэхээр анхнаасаа тухайн хүндээ би ямар шалтгаантай юу үсээд байна та яагаад энэ имийг уух ёстой юм яагаад шинжилгээг өгөх ёстой гэдэг ингээд ойлголтыг төрүүлж хаар тухайн хүн маань ухамсарлаад сар болгон шинжилгээ өгөөд имний тунгаа тааруулаад явдаг байна шүү. Тэрнээс биш одоо өнөөдөр миний бичсэн одоо юм бол 2 жилийн хугацаанд ууж байгаа тун бол биш байна шүү. Насан туршийн тун биш л гэдэг хэлдэг л дээ. Тийм. Хяналт маш чухал байна. Хяналт маш чухал байдаг. Тийм. Имний доозыг тохируулаад байх юм бол ямар нэгэн одоо амьдралын чанарт нөлөөлөлгүй ингээл яваад байх бүх юм байна шүү дээ. Гарах хүндрэлийг бид нар багасгах чадах гэдэг нь тэр хүний амьдралын чанар тэрэнд одоо нөлөөлөх үз одоо хүндрэлийг үүсэхгүй хянаад яваад байх боломжтой гэсэн үг л дээ. Тийм ээ. За тэгэхээр эхтэй хүмүүстэр бол арай бага тохиолдод байгаа юм байна шүү дээ. Насны хувьд одоо цэвэрших насны эмэгтэйчүүд их тохиолдод байгаа учраас ер нь бол тийм насанд ирсэн бол бүгдээрээ шалгуулсан л дээр болж байгаа юм байна тий. Тэгээ бас нэг судалгаа юу гэдэг гэхээр эрэгтэй хүнд ховор тохиолдод байдаг бамбаа нэмгэх тийм ээ. Аль ч эмгэг нь ховор тохиолдох гэдэг. За зангилаа үүсэхтэй хөрвөл эрэгтэй хүн нь хавдар болох эрсдэл өндөр гэж үздэг. Нөгөө эмэгтэйчүүдэд л үүсэж байгаа зангилаанууд чинь одоо дийлэх нь харгүй байх гэдэг шүү. Гэтэл эрэгтэй хүнд ховор тохиолддог хэрнээ хоргүй бол ортой болох магадлал нь өндөр байгаа гэдэг учраас одоо хүүс гэдэг зүйл бас хамаарч бид нар эсэл шинжилгээг бас нэг гэртэрт оруулаад байдаг байхгүй. Тий. Тэгэхээр мэдээж тэр зангилаа маань бас л одоо с ิจ байх ийм нөхцөл дээр л бид нар хүүсийг бас харна, насыг бас харж иж шинжил тэр одоо эсэл шинжилгээг санал болгодог л да үйлчлүүлэх шүү дээ. Тий. Ер нь нөгөө эрэгтэй хүмүүс дээр бамбаа ажиллагааны алдагдал одоо үүсээд ирэх нэг хожуу ирдэ шүү дээ. Нөгөө бусад өвчнөд андуурагдаад иддэг. Одоо ч л бамбаа хит их ялгарл буюу одоо бид нар бамбаа хордлого гэж хэлээд байгаа хүмүүс маань эрэгтэй хүмүүст булчин сулралаар гарчраад иддэг. Явхлаар булчин сулраад байна, гар сулраад байна, шатаар явхаар л унчих гад байна. Тэ тураад байна, ядраад байна. Гэтэл энэ маань нөгөө мэдрэлийн өвчин гэдэг ингээд андуурагдаад яваад хизээ хойно бамбаануудаа хит ихсэлт дааврын хитэлүүдэл гэж онцлогдох магадлал өндөр байдаг байна шүү дээ. Энэ чи эрэгтэй үед бага онцлогдох юм а гэдээ бас хайж болохгүй байна шүү дээ. Тэгээ өө наа чи мэдрэлэх гэдэг ингээд яваад байна. Тэгэхээр бол бас хожуу онцлогдох тохиолдол байгаад байдаг. Тийм ээ. Тэгэхээр тиймэрхүү шин шимлэг хэрэг илэрчээвэл бамбаа булчирхаа шинжилгээс аврахаар өгөх хэрэгтэй юм шүү дээ. Тийм. Хүүхдүүдийн хувьд одоо дээр үед л ингээд манай
нэмийг нэрлэдэг гэсэн. Өө энэ хүүхэд бамбаатай болох гэдэг шиг байна. Хов зүйлэхэр зүгөрүүлждэг гэл. Дээр үед одоо хүүхдүүдийн их бамбаатай гэсэн юм уу. Тэгээ хов нь одоо яаж нэрлэгдэх юм бол. Тэр дээр үед гэхээр одоо бид одоо би ойлгохдоо шүү дээ. Би бас дээр үед байгаагүй болох тийм ээ. Йод дутглийн бамбаан дутгал их байсан гэж үздэг байхгүй яа. Тэгвэл йод дутагтаа тэрхлээр бамбаа өөрөө томроод ирдэг. Тэгээд ер нь бол нөгөө йод дутглийн бамбаан дутгал илбэг байсан. Нөгөө талаар нөгөө онцлогооны хувьд одоо шиг одоо бүгд нарийн онцлж чадахгүйсэн байна шүү дээ. Тэр шалтгааныг гаргаад ирч чадахгүй л байсан. Зүгээр дутагдал гэдгийг л гаргаад ирдэг. Ер нь аль шалтгааны дутагдал байсан ч гар хүрдүүн адилхан зовирогддог байхгүй юу? Дутагдал үүсээд ирнэ гэдэг бол оюун ухаанд л өөрчлөлт. Одоо оюуны хомсдол үүсээд ирдэг байна шүү дээ. Одоо боддог байхгүй 10 жилд ингээл нэг жоохон муу сурдаг хүүхдүүдэд бид нар нэг яагаад ч нэг амныхаа зоргаар энэ йод дутагдлын оюуны хомсдолтой гэж яриад байна шүү дээ. Гэтэл өнөөдөр одоо йодын хэрэглээ одоо дутагдал шалтгаантай дутагдал үүсэхгүй ч хэлээ өөр бусад шалтгаантай дутагдал үүсээд байна шүү дээ. Бамбаа өөрөө байгаа хэрнээ өрөвсөл үүсээд бамбаа эсвэл дутуу ялгараад. Гэтэл гарч байгаа үр дүн яг адилхан бас л юм мартна, ойгуудлын мартас сан тий яг л тэр нөгөө юм ойлгох чадвармуудад тэр яг тэр нөгөө бидний нөгөө 10 бага насны үед байсан яг үнэн л яг тэр зөвөр гараад байгаа байхгүй. Тэгэхээр би бас хүндээ хилдэг байхгүй юу. Одоо ийм зөвөр гардаг шүү. Танд юм мартаад байна уу тий мартас санах юм бэ. Тэрийг хүмүүс их анзаардаг юм байна шүү дээ. Ерөнхийдөө бамбаан дутагдлын зөвөр өөрөө өрмөц биш байхгүй. Босод юмнуудаа андуурах хэрэгтэй шүү дээ. Ядраал иддэг, би сулдаад иддэг. Тэгэхэд би ажилласаа бол ядраатсан гэдэг байгаа байхгүй. Тэгэл нөгөө ус хумс унаал иддэг, арс хураашаал иддэг өтгөн хатаад тахлаар өвөл олоод арс хураашаал ус унаад байсан юм байна гэдэг ингээ буруу ойлголт гараад иддэг байхгүй. Тэгэхээр дутагдлын үед нөгөө ингээ хүний биед нөгөө ингээ ямар нэг өвдлөө хавдлаа гэл яа ёо гэсэн зөвөр өгөхгүй хэрнээ цаагаараа ингээ юм зөвөр яваад иддэг. Тэрийг нөгөө хүмүүс нөгөө амьдралынхаа өдөр тутмын одоо ажилдаа ингээд тэрнээс олцсон бах уу, энээс олцсон бахаа гэдгээд маш цаг хугацаа бас алдсан юм яваад идэх байхгүй. Гэтэл яг одоо ингээд бамбаан дутагдал гэдэг юм онцлогдлоо. Одоо ийм шалтгаантай байна. Одоо энийг ингээд уунаа гэд ингээд тодорхой хугацаанд доозыг тааруулаад ингээд явхад 3-6 сарын дараа тэр хүний амьдралын чанар өөрчлөгдөд ирнэ. Нэрээ миний ядраатайхан багаар багасаад байгаа шүү. Өс унхан багасаад байна гэдэг байна шүү дээ. Гэхдээ нэг юм ойлгох хэрэгтэй байдаг л да дааврын юм биш үү? Яг өвчин намдах юм шиг уугаал дор нь үйлчилчдэггүй. Хүмүүс бас тиймэрхүү хурдан үр дүн хүлээгддэг байхгүй. Дааврын ямиг өглөө үедээ юу ч идээггүй одоо хос одоод энэ төр ууснаар утаан шимэгдэж бамбаан дээр очиж дааврын үйл ажиллагаанд оролцдог байхгүй. Тэгэхээр өөрөө тэр нөгөө нэг шинжилгээ маань хэвийн хэмжээнд яваад байгаа хэрнээ зовир маань ард явж идэх байхгүй. Нөгөө шинжилгээ хэвийн байгаад тахт миний зовир ягаад алга болохгүй нэ гэдэг асуудлаас яригдаад идэг. Энэ хүн нэлээд хожуу хоншлогдоод хэр өндөр дааврын одоо дутагдaltaй байснаас хамаарат ийм яг одоо уугаад шинжилгээ яг засвартал одоо явах хэмжээнд явхад зовир ингээл алсуурын ардуура багаар л яваад багасаад иддэг гэсэн. Тэгээ баг зэрэг хоцорч явдаг юм тий. Хоцорч явах гээд байх нь шүү дээ тий. Одоо өвчин намдах уучвал 2-4 цагийн дараа халуун буугаал өвдөл намдчихдаг шүү дээ. Тийм юм бол бас биш ээ л гэж хэлэн. Тэгэхээр алсуураа өөрөө дааварч нь өөрөө солилцоонд ороод эд эрэхтэнд очиж хөгжөө одоо очоод үйл ажиллагаа явуулна гэсэн ажил. Тэгэхээр ерөн бол тогтвортой яг өөрөөс ялгарх хэмжээний тэр дааврыг гаднаас авч чадсанаар тэр хүний амьд одоо цаашдын зовир бол нэмэгдэхгүй улам багасаад явах боломжтой байдаг гэсэн. Тийм ээ. Тийм. Яг зовиороо мэдгүй учраас ер нь бол өстой буруу бодол өөр эмчтэр очиод хугацаа алдах нь. Асуудал ирдэг чинь хугацаа алдаж ийн гэдэг чинь тэр юм биер эмчилгээ жоохон өндрөл явна гэсэн үг шүү дээ тий. Тийм одоо хугацаа алдах тусмаа зовир болон дамжраал энийг л гэж ойлгох гэдэг байхгүй тий. Дамжраал гэдэг гэсэн. Тий. Тэгэхээр бас гэтээ бас ер нь бол хүмүүс бамбаан шинжилгээ өгдөг болсон байна гэж би хараад байгаа. Цусаар өгдөг нөгөө бамбаан даврын шинжилгээ одоо өгөхдөө бол хоёрхан шинжилгээгээр л өгдөг. Одоо бидний анхан шатны буюу скрининг гэж хэлдэг юм л да. Цуснд тэр шинжилгээг өгнө, витамин шинжилгээ үзүүлнэ. За тэгээд одоо тухайн эмч өөрөө тухайн хүний өвчтний үнэлэн үзнэ. Ингэсний үр дүн дээр бол таныг одоо хамгийн ихний шатны үнэлгээг бол хийчих чинь гэсэн үг байна шүү дээ. Тэдгээр үнэлгээнүүд дээр та хэвэн гарах юм бол таныг цаашаа нарийсгах шинжилгээнд оруулах шаардлагагүй байдаг л гэсэн.
За баярлалаа. Баярмаа амжилттай өндөр сонирхолтой яриа. Тэгээ олон хүмүүст бас мэдлэг төгөөсөн байхаа гэж бодож байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.